Дэлгэв хутагт Жамсранжав өөрийн намтар 3 дугаар хэсэг. Намайг 7-оос 9 настай байх хооронд шинэ нарванчин гэгэнийг залах яриа гарч хийдэд маань буун ажил боллоо. Хуучин нарванчин гэгээний жасад нэн ядуу шав ардын ихнэрээс шинэ гэгээн мэндэлсэн. Тэр бүсгүйнийг Монгол хүнтэй ханилж байгаад хожим нь Хятадын засгийн газрын албанд түшмэл агсан Тинг химээ Хятадыг дагаж ховд руу оджээ. Тинг гихчин түүний жинхэнэ нэр биш, тэрээр хонаанд болсон уймэнд оролцож тийм нэртэй болсон бөгөөд тэндээс ирж ховдод цөлөгдсөн хүн байжээ. Эрдэн боловсрал сайтай учир тэндх Хятад Монгол түшмэл нарт нэр олжээ. Тинг эхнэрийнхээ өмнөх нөхөрт жаахан мөнгө өгч хүүг үрчилж аваад Шинжааны Ийлийн нутагт оджээ. Тэр хүүг нарванчин гэгээний дүр хэмээн тодруулмагц түүнийг олж ирүүлэхээр Ийлийн нутагт илж илгээсэн юм. Үүний зэрэгцээгээр Хятадууд тэр хүүг 35 мянган лангийн барьцаанд авчээ. Хүүг залж ирэхээр морь тэмээ бүхий 40 хүнийг илгээсэн юм. Аз болоход манай хүрээ Алтай торгууд нартай сайн харилцаатай байсан учраас тэд унаа залгуулж байлаа. Тэд 35 мянган лам мөнгийг төлөхөөс татгалцсан тул эргэн иржээ. Энэ зуур элчийг цааш нааш явуулсаар 1 жилийг өнгөрөөсөн бөгөөд мөнгө амлсан авч түүнийг нь цаад тал хүлээн авахаас татгалцжээ. Тэгээд зөвхрөнгөө барж эргэж иртлээ зуныг нь бор тал өвлийг нь Ийлид өнгөрөөсөн юм. Дараах намар нь Хя нарын хамт 12 хүрэхгүй хүнийг илгээсэн бөгөөд тэд нь Ийлийг хүрч удтал ярилцсны эцэст хандваар хоримтлуулсан 10 мянган лам мөнгийг өргөж хүүг эгүүлэн авчирчээ. Тэр хүү насаар бараг над шиг байлаа. Элч нарын дотор хийдийн нэг хилмгийн хүн аймгийн яамны нэгэн дэндүү зөөлөн хүн байжээ. Хэрв аймгийн төлөөлөгч тийхүү урайлгахан байгаагүй бол манайхан тийм их мөнгө буюу 10 мянган лам мөнгө төлөхөд хүрэхгүй байх байжээ. 7 настайдаа би засагт хааны хошуунд очиж хошууны ноёнтой уулзав. Намааг ухтахаар гэрээсээ гарч ирсэн хошуу ноёныг дагсан хавууд миний хормойн дагуур үсэрч орон шагаанаас минь суун тустал хадсан тул би их эвгүй байдалд орж илээ. Нарванчин гэгэнийг тодруулсан тэр зуныг би тэнд өнгөрөөсөн бөгөөд намайг ихэд хүндлэн ёс төртөй байлгасан юм. Засагт хааны хошуу нь манай хийдээс 60 орчим бэрийн зайд байлаа. 12 настай байхад минь буюу 1895 онд халах Дөрвөн аймгийн их наадам болдог Эрдэнэзүүгийн том хийдэд ар богд залран ирлээ. Төвдөр даншиг буюу монголоор Баторшил хэмээх наадам энэ удаа болсон юм. Энэхүү Баторшил нь миний 5 настай байхад нарванчин хийдэд болсон мандал өргөх ёслолтой төстэй байсан бөгөөд ялгаатай нь илүү сүрлэг том байлаа. Богдын даншигт Дөрвөн аймагаас жил бүр 10 мянган лан өргөх ёстой бөгөөд аймаг бүр өөрсдөө хэмжээг хувааж тогтоох ёстой байдаг байлаа. Морь, бүх, сурын тэмцээн, асар майхан, айраг цагаа, идэ шүүс зэрэг асар их хөрөнгө гаргах тул орон нутагт сүрхий дарамттай байдаг байжээ. Нарванчингийн хүрээнд болдог манай даншигын хэрэгцээнд 500 хон гаргах тооцоотой боловч үүнээс их хөрөнгө зардаг байж үлээ. 5 насны морь уралдахын зэрэгцээ азраг жороо морь уралддаг. Нас бүхний төрөө морь залуу атны шантай. Үзүр төрөний бүхийн шан химэн аймаг бүрээс тэмээ ирнэ. Ёсыг бодож нутгийн бүхийг ямагт төрүүлүүлнэ. Үнэхүү ялагч болох ёстой байсан үзүр бүхийн шанд нь жороо морь, дээлийн торг, цөөхтөр мөнгөл барина. Нарванчин гэгээн бид хоёр энэхүү чуулганд очлоо. Би хурдан морь үзэж бусад үеэр тентхийн нэгэн эрдэмтэн ламаас ном хүртэж бүх бусад наадам тоглоомд очдоггүй байлаа. Эрдэнэзүү рүү би урд замаар очиж хойд замаар эргэж ирж илээ. Замдаа 4 хошуугаар орсон бөгөөд хошуу бүр найр наадам хийж бэлэгсэлт харилцсан байвчлээ. 13 таадаа би цагаан бурхан буюу салхин цэцэг өвчин тусч намайг жил орчим тусгаарлан байлгав. Намайг 11-тэд мөн тахал дэгдэж надад тарилгахийн ууланд байлгаж байсан юм. Тэгэхэд намайг нэгэн орс тарьсан бөгөөд шандан цоохор морь өгч байсан. Гэвч түүний тарилга өвчнийг эдгэж чадаагүй тул сүүлд нэгэн Монгол отож ирж дахин тарьсан юмдаг. 14 настайдаа буюу 1897 онд би хурал номын ажил Хятад манж түшмэцтэй нүүр учрахаар Улаастай явлаа. Тэр удаа би 2 дахин явах хэрэгтэй болсон юм. Учир нь нарванчин гэгээний шүд өвдсөн тул намайг замын дундаас буцаан дуудлаа. Тэр цагт шүд суглана гэж үгүй. Харин халуун зүгээр цоолох, төөнөх, эсвэл буйлыг нь зүсдэг байлаа. Нарванчин хийдээс Улаастай 130 бэр орчим зайтай боловч би морь унах дуртай тул мориор 1 хоног яваад л хүрчигдэг байсан юм.
Энэ үед бид Нарванчин гэгэний шүдний өвчний зэрэгцээ түүний хойд эцгийн амь насны талаар санаа зовж байв. Хойд эцэг нь тэр жилдээ хавангийн улмаас нас навчсан юм. Тэрээр нэг хэсэг Улиастайд 5 хятад зарцын хамт суудаг байлаа. Тэр эхнэрээсээ монгол хэл маш сайн сурсан бөгөөд Улиастай манж ноёдод их нөлөөтэй учир монголчууд түүнээс цэрэгдэг байсан юм. Мөн тэр жил их лам нарын үйлддэг өргөл мөргөлийн хэрэгээр би төрсөн хошуунд очлоо. Энэ удаа бол уул овоондоо өргөл өргөсөн юм. Зун нь хошуунаасаа эргэн ирээд мөнх цаст отхон тэнгэр ууланд бараалхав. Отхон гэдэг нь хамгийн бага хүүхэд гэсэн утгатай. Энэ хайрхан сайн ноёнхан аймгийн нутагт байдаг байлаа. Тэгэхэд Манжин хааны өмнөөс Манж жанжин, ар богд, уг уулын оршдог аймаг хошууч бэсийн хошуу өргөл өргөлөө. Өргөл тахилга болж байсан үеэр би тэнд байлаа. Монгол бичгээр бичсэн шашны бус тахилгын шүлэгч байв. Отхон тэнгэр бол Японы Фужи уулнаас хавьгүй өндөр уул юм. Заншил ёсоор би хийдийн үйл хэргийг 18 тагаас л эрхлэх ёстой байсан ч үнэндээ 11 наснаасаа уг ажлыг сонирхох болсон юм. Би 18 хүрч албан ёсоор хийдийг удирдах эрхтэй болох үед 15 тагаасаа хийдийн ажилд идэвхтэй оролцож байсныхаа ачаар нэлээд туршлагатай болсон байлаа. Хийдийг удирдах албанд Нарванчин гэгээн бид хоёр тэгшэрх мэдлэлтэй байсан бөгөөд альва шийдийг хамтран гаргаж байхдаа ам зурж байсан удаагүй. Нарванчин гэгээн хийдэд анх 9 настайдаа залрахдаа зөвхөн хятадаар ярьдаг байсан ч хожим нь монгол хэлийг тун сайн сурсан юм. Гэхдээ ийлэд байхдаа тэрээр би гэртээ хармаар байна гэж монголоор хэлж байсан. Мөн овоо тахихад хэлдэг ёроолийн үгс хэллэгийг монголоор хэлж овоонд хадаг өргөж байсан зэргээрээ Нарванчин гэгээн мөн болохоо нотолсон гэдэг. 16 наснда би урд зунуудын адил хийдээс гарч явсангүй. Харин 3 сар даяанчилж мацаг барьж судар бясалгасан билээ. Миний 17 настай байхад хятадд нудраган зодоончдын бослог гарсан боловч Монгол орон амгалан үлдсэн юм. Манжамбан Улиастайд Монгол цэрэг татах тушаал буулгасан хэдий боловч харин хятад руу юр хөдлөөгүй. Засаг тааны цэрэг уймсан боловч сайн ноён хааныхан хөдөлсөнгүй. Хэрв хоёр хошууны цэрэг нэгдсэн бол Улиастайг эзэлж авч чадах байсан юм. Хал хоёр аймагаас Улиастайд 2000 орчим цэрэг цугларсан юм. Тэд хөлс хүчээ аваагүй байсан учраас Чингийн сөрөг хүчин тэднийг Улиастай дахь Манжин эрх баригчдын эсрэг өмнөд түрхэрсэн юм. Цэргүүд Манжин эрх баригчид байрлаж байсан хотын баг хэрмийг бүсэлж Манж түшмлүүд уул руу зогтсон юм. Энэ жил би төрсөн гэрээр очсон билээ. 18 настайдаа төрсөн хошуунд залгдлаа. Энэ жилийн хавар хошууч бэсийн хошуунд төвд ном уншихаар очсон юм. Энэ үеэс хошууны ноёд хоорондоо түнжин хагарсан байсан. Миний айлцсан ном ноёдын сэтгэлд шүглсэн нүглийг арилгаж хэрүүлийг эцэс болгоно хэмээн найдацгааж байж. Энэ нь ч ёсоор бүтэмжтэй боллоо. Зарим лам нарын айдаан сайн нийлэхгүй сандардаг боловч миний мэтийн төрөлхийн айдаантай нэгэн бол ажрах юмгүй. Нөгөөтэйгүр энэ насанд багшийн заадаг судар номын хэвшмэл сургаалд эгдүүцдэг болсон байлаа. Чухам хүү энэ жил би нэг зүүд зүүдэлсэн юм. Би хийдийн доогуур урсдаг голд нүүр гараа угаахаар очиод нүрээ угаасны дараа гараа усанд дүртэл амнаас минь сар гарч ирээд эргэлдэн хөвсөөр урсаж одов. Сүлд минь орхиж байгаа нь энэ юм. Би нойрноос сэрвэл биес сул нэг л эвгүй байсан тул номын багшаа дуудаж багш маань учрыг ойлгож сүлдийг минь буцаан дуудлаа. Хэд хоноод сүлд минь наддаа эргэн оршиж бие минь сайжрав. Сүлд гихч бол сэтгэлийн хэмэр бөгөөд төвдөр ла хятадаар лин хэмээн нэрлэнэ. Сэтгэлийн нөгөө нэг хэсэг нь сүнс бөгөөд төвдөр намшээ хятадаар хун гин. Сүнс бол биеийн талын зүйл. Сүнс ороод ирэхээр бие амьдарч сүнс гарчихвал бие өхнө. Харин сүлд бол биеэс гарч явж болно. Тэгвэл хүний бие амаргүй байх ба ухаан хоосорховч би амьд хэвээр байна. Сүлдээ алдах явдал олонтаа тохиолдно. Сүлдийг эргүүлэн дуудахдаа тухайн хүний хувцсыг сайтар дэнсэлж ном уншина. Сүлд эргэн ирэхэд хувцсных нь жин нэмэгддэг. 19 наснда өвөл 102 удаа ховд орлоо. Ховд бол Улиастайгаас 14 өртөө буюу 300 гаруй бээр 15 хоног мориор явна гэсэн үг. Тэр жил миний хувьд ховд явсан учир нь буян толын хойд хөвөнд нэг том хийд байсан бөгөөд тэр нь өөрийн гэсэн хувилгаангүй юмсан ч. Энэ хийдийн нэр нь түгээмэл амаржуулах гэдэг байлаа.
Уул нь нарванчин жалханз гэгээ нар 3 жилээр ээлжлэн энэ хийдэд богдын суудлыг эзэлж байх байсан юм. Миний өмнөх дөрүүдийн нэг нь уг хийдэд 3 заларсан юм гэдгээ. Тэрээр 70-наас зоогулсан аж. Энэ хийд бол зөвхөн ховд төдийгүй баруун хойд хязгаарыг хамарсан хүрээ байлаа. Үүнийг Чен Лун буюу Манжийн тэнгэр тэтгсэн хаан үндэслэн байгуулсан гэж би боддгийн. Энэхүү том хүрээ нь ховдын хязгаарын хүрээ байсан бөгөөд аль ч хошуу аймагт хамаагүй өөрийн газар шав жасгүй байсан бөгөөд түүний харьцдаг нь мянгад дамби өөлтийн хошууд байлаа. Ховдын 20 хошууны алинд ч хувилгаан байсангүй. Зарим хошуу тухайлбал дамби өөлтийн хошуунд дарих нэртэй эмэгтэй хувилгаан байдаг байв. Дарих нь өөрийн сүмгүй, үе залгамжилсан хувилгаан дүргүй хаяа энд тэнд тодордог байлаа. Дарих нар нөхөртэй бөгөөд ангаах хувцастай хүмүүс байдаг байлаа. Чен Луны үед буюу 1736-аас 1796 оны үед хамгийн алдартай дарих тодорч урт насыг зоогулсан гэдэг. Алс баруун хойд Монголын ихэнх нь халах бус хүмүүс байсан бөгөөд миний баг байхын л тэндээс олон хүн мөргөлөөр ирдэг байсан учраас тэдний хэл аялгыг би андахгүй мэддэг байсансан. Мөн зунаа би ховдод очив. Би бас загчин өөлдийн 2 хошуугаар ороод хар гол болон булган голын дагуух Шинжааны хийдээс холгүй байдаг цэцэрлэгт болсон аймгийн их чуулганд оролцлоо. Тэнд би ард түмний аж амьдралыг улам бүр дороотуулж байсан элдв татварыг бууруулахыг шаардан өргөх бичиг барьсан билээ. Уг чуулганд байнгын суудалтай манай хийдийн 2 төлөөлөгч байсан ч гэсэн би чуулганд оролцохоор ирсэн бусад аймаг хошууны ноёд төшмдүүдтэй уулзаж танилцах зорилготой явсан юм. Чуулганд байсан манай хийдийн 2 хүн бол Шанзав лам болон Зайсан лам нар байсан бөгөөд цэцэрлэгт тэдний зиндааны 5 юм уу 6 хүн л байлаа. 120 наснда шинээр томилогдсон Монгол түшмэлтэй уулзахаар Улиастай орлоо. Мөн тэр жилийнхээ өвөл ховд явсан юм. Намайг 20 настай байхад Орос Японы дайн гарсан боловч манай нутаг тэр дайнд өртөөгүй юм а. Нарванчингийн энэ хэр маш хүнд өвчтөй байсан тул ховдоос би маш их яарч ирсэн юм. Харамсалтай нь миний босож ирэхээс хэдхэн цагийн өмнө тэрээр таалал төгссөн байж билээ. Шинэ Нарванчингийн тодортол 6 жилийн хугацаа өнгөрөв. Амьд бурхныг таалал төгссөний дараа эхний 1 жилд гэгээний дүрийг ирж хайдаггүй. Учир нь эхийн хэвлэлд буй болж байгаа хэмээн үздэг. Засагтхан аймгийн хошуудын нэгэн хийдийн ширээт ламаар залагдаад байсан Ташлумб гэдэг талигаач Нарванчингийн багш эрдэмтэй төвд ламаас бас жалхан цудагтаас тусламж гуйлаа. Тэд шинэ хувилгаан холгүй байна гэсэн юм. Нээрээ шинэ хувилгаан манай шавьд тодрон гарлаа. Эцэг нь надаас 2 хүн ах хүн байлаа. 21 наснда би 2 чудаа Улиастай орж ноёдод бараалхлаа. Учир нь манай хийдийн хүмүүсээс хятадын худалдаачдад төлөх өр дааж таагдхаа болсон юм. Монголчууд хятадаас тариа будаа, гэрээний тоогшил, хувцас сонор худалдан авах бөгөөд хариуд нь тэр болгон мал өгөөд байх боломжгүй байдаг байсан тул хятадууд 100% хүртэлх өндөр хүүгээр зээл олгодог байлаа. Үүний зэрэгцээ борчуул хошуу ноёдынхоо өрийг төлөхөд хүрдэг байсан юм. 1912 онд ажид Бээсийн хошуу хятадын худалдаачдад 1183 лам мөнгөний өртөө байсан бол 1916 онд угөр 19,000 лам болж өссөн байлаа. Би өр болон түүний хүүний учрыг олохоор явсан юм. Өрийн ихэнх нь намайг алба хашхаас өмнө үүссэн байсан бөгөөд би тэдний нилээдийг залруулах гэж баггүй оролдлоо. Энэ ажил хэргийн дараа би төрсөн хошуундаа очиж туслаа. Тэндээс буцах замдаа дахин Улиастай цаатахаас аргагүйд хүрв. Учир нь тентхийн Монгол амны хүүхэд нилээн хүнд өвчлсөнд түүнд ном уншиж 1 сар гаруй боллоо. Тэгсээр нөгөө хүүхдэж илааршиж би шашны ном судар уншин хийддээ өвлжв. Дараа жилийнх нь хавар 22 настайд минь Улиастай нөгөө Монгол ноёны хүүхэд дахин өвдсөн тул даруй ирэхийг хүссэн юм. Энэ тухай мэдээ харуй бүрий болж байхад ирсэн учраас би өөрөөр гарч Улиастайд 1 хоногийн дараа хүрлээ. Өвлийн 3 сарын турш ном үзсээр юр морь унаагийн учраас би бас чиг ядарсан боловч залуу халуун насныхаа агаар бараг маргааш нь л зүгээр болсон байлаа. Харин зуны ихээр би өвчин тусч 2 сар орчим хэвдсэн. Үүнээс 20 хоногт нь ихэд халуурч дэмэрсэн байлаа. 1 сарын туршид аажмаар тэнхэрч бүр идэгэхэд минь хошууч бэс дахин хошуунд авирч миний эдгэрснийг тохиолдуулан мандал өргөсөн билээ.
24 наснда би Монгол амбанид дахин очихдоо Улиастаагаас зүүн хойно байдаг төмөрийн дарахтаар алдартай хошуунд нь айлчлав. Би тэндээ хаваржаад зуны дундуур буцаж ирсэн. Эргэж ирснийхээ дараа надаас 11 насаар ах Жалхан згэгээний хийдэд байж байгаад хийдтэй намар ирчгээд Засагтхан аймагт очиж мөргөл ном айлтлаа. Харин өвлөн дахин Улиастад очиж 1 сар болсон юм. Ер нь би өвлөн шашин номд шамтахыг эрмэлздэг байлаа. Тэгэхэд Жалхан згээгэнтэй ховд орчхоод Улиастаа руу явж байх замд нь таарсан юм. Төрсөн нутагт нь олон хүнийг алж талсан явдал гарсан гэд надаар ном уншууллаа. Дараа зун нь би Жалхан згээгэнийд зусаад хийдтэй намар нь ирсэн юм. Жалхан цутагтын хийд манайхаас 450 бээрийн цайтай бөгөөд хөвсгөлөөс ачаатай тэмээгээр 3 хоног явж байж хүрдэг байлаа. Намайг 25 настай байхад намрын ихээр миний 25-ны жилийг ёсолсон Сүрхий том баяр болов. 26 наснда 100 Сайн Ноён хан аймгийн Далай Чонхор бангийн хошуу орлоо. Тэр хошуунд айхавтар халуун хавар болсон юм. Жалхан згэгээ мөн морилон ирж бид халуун аршаанд хамт байлаа. Дараа нь бид хойнын залгаа орших Баатар бангийн хошуунд залагдаж нэг хэсэг амарч цугаацлаа. Тэгээд Жалхан згэгээний хүрээ орж тэнд би 3 сар байгаад гэртээ эргэж ирэв. Мөн өвөл Далай Чонхор бан Улиастайн захирагчаар томилогдож түүнд би бараалхав. 27-ны жилд маань онцгийн явдал болсонгүй. Хавар нь би хошууч байсан хошуу орж дараа нь Улиастад очив. Мөн жилийн 100 төвдөөр дан шиг монголоор бол Баторшил хэмээх их наадам болж энэ их наадмыг Нарван Чингийгэнд зориулсан юм. Бүх бэлтгэлийг би хариуцав. Энэ нь миний 25 насны баяртай төстэй болсон агаад 3 насны бус 5 насны морь уралдаж сүмийн мяндаг тушаалтнаар заларсан ёслол боллоо. Манжийн ойрхлын сүүлчийн хавар 28 настайдаа би Наран хутагтынд 2 удаа очсон юм. Түүний хүрээ манайхаас холгүй. Зуны цагт бол мориор нэгэн өдөржийн газар байдаг байлаа. Тэрээр өөрийн мэдлийн нутаг дэвсгэр жастай амьд бурхан байж үлээ. Зуны тэргүүн сард миний бие Жалхан цутагтын хамт Далай Чонхор бангийн хошуунд байдаг халуун аршаанд мөн очоод зуны тэргүүн сард гэргэртээ буцсан билээ. Тэр жил халах нутагт гойд их бороотой байлаа. Ийм их бороотой зуныг би сандаггүй юм. Настай чуулж тийм их бороотой зун үзээгүй хэмээн ярьж байсан юм. Намар нь Чонхор бангийн урилга заллагаар би түүнд бараалхлаа. Учир нь тэрээр гадаад Монголын өөртөө засан тохинох асуудлаар яриа хэлэлцээнд оролцох төлөөний түшмэлээр томилогдох асуудлыг надтай зөвшгөхийг хүссэн байжээ. Хүрээ орж бусад түшмэл нартай зөвлөлтхийн өмнө Далай Чонхор банк надтай уулзаж тийш очих уу, болох уу гэдгээ ярилцах гэсэн хэрэг байлаа. Хүрээнээс буцаж ирээд тэрээр намайг дахин дуудуулж Хятадаас Монгол улсыг зарлан тунхаглаж хүрээний богдыг хаанаар ширээнд өргөмжлөн залсан тухай надад хөөрнөв. 1911-с 1912 оны өвлийн ихээр би Улиастаа орлоо. Тэр үед гойд ширүүн хэрэг явдал гараагүй байсан боловч элдв цуу яриа дэгдэж хүмүүр чих 50 байсан цаг. Маа нэртэй Ман Жамбан байдаг байлаа. Тэрээр 3 жилийн тэртээ томилогдсон боловч уг албанаа залрахаас цааргалж байгаад нэг хэсэг болоод тэр зун хүрлцэн ирээд өвлөн зайлан оцсон юм. Тэр жил хүрээний богд хаан ширээнд суусан билээ. Дараа жил нь буюу 29 настайдаа би Жааламын тухай сонсч эхэлсэн бөгөөд энэ тухай дараа өгүүлье. Мөн оны намар би богдод барааллахаар хүрээ оров. Ёслолын гормоор бол хутагтын зиндааны амьд бурхан Цэнхэр бүрээстэй 2 дугуйтай сүүхт эргээр залрах ёстой ажээ. Богд Манжийн эзэн хаанд 3 удаа бараалгасны дараа Цэнхэр бүрээсийн оронд Ногоон бүрээстэй сүүхт эргний хишиг хүртжээ. Энэ удаа надад Ногоон бүрээстэй сүүхт эрэг хайрлав. Тэрээр надад бас улбар шар бүрээстэй хазаар хайрлсан юм. Хаад дэдсийн хазаар нь тод алтан шаргал өнгөтэй байдаг ёстой. Харин арай дагуур зиндааныханд гүн улбар шар өнгөтэйг хайрлаж байлаа. 1914 онд буюу намайг 31 настай байхад миний ордос дахь сүмүүдийн нэгнээс нэгэн лам ирж би түүнтэй бурхны ном бясалгалаа. Их сурвалж бидний монголчууд цуврал ариун сэтгэл авралын үндэс Дэлүү хутагт жамсран жав. Хэвлэлд бэлтгэсэн эл чойжил сүрэн цувралыг эрхэлсэн Ц гомб сүрэн Улаанбаатар 2000 он 145-аас 232 дугаар тал. Энэхүү түүхийг сонсдог ном болгох ажлыг санаачлан ивент тэтгэгч Хадан хүүгийн энх отхон өгүүлэгч Ганзөрөгтийн оюун туяа.